За сайн байцгаана уу манай сонсогчдоо. Манай Wheel of Fortune подкастын 27 дахь эпизод та бүхэндээ иргэн хэлээ. За тэгээд 12 сар гараад оны сүүлийн сар гээд бит хоёр жоохон завгүй ажилтаа байсан болохоор дугаараа бичиж уулзч юмжсэнгөө. Тэгээд одоо материал ордны үйл гарч явахдаа уулзсан таатай байна. За тэгээд энэ 27 дахь эпизодоор бит хоёр охины ордны мандалт буюу Virgo Rising-ийн тухай ярина. За тэгээд түүнээс өмнө уламжлалаа хэлье. За өнөөдөр болохоор зэрэг Cancer Rising буюу бэлгийн ордны мандалтай байна яг одоогоор. За тэгээд Virgo Moon буюу охины ордны сартай байна. За тэгээд дөнгөж саяхан нар маань материал орд руу орсон байгаа. Тэгэхээр нар маань дэлхийгээс хамгийн хол барилж байна. Хамгийн урт шөнө хамгийн богино өдөр тохиож байна. Материйн зам руу орж байна. За тийм байна. За ингээд Virgo Rising буюу охины ордны мандалтынхаа ерөнхий шин чанар руугаа ингээд гараад төрцгий. Virgo Rising хүмүүс ерөөдөө маш их юм аналитик сэтгэлгээтэй ухаалаг хүн эргэн тойрныхоо ертөнцийг маш их ажиглаад тэгээд ойлгохыг хүсдэг. Маш их юм эмх зэгцтэй учраас эмх замраагүй байдал заваан зүйл зэрэгт ерөөсөө дургу ерөөдөө жоохон OCD-лэг гэсэн үг. За тэгээд альваад ямар нэгэн чухал шийдвэр гаргах болон төлөвлөгөө зохиох шаардлага гарахад одоо өөрийнхөө оюун ухаандаа илүү их найдаж ажилладаг. Яагаад гэвэл бууд гараг билээ өдөрдөлтөж штэ тий. Охины орд шин бууд гараг буюу одоо нөгөө нэг оюун ухаан харилцаа холбоог өдөртдөг гарагаар өдөртдөг болдог учраас илүү аналитик. Тэгээ бүх юмд ингээд тархаараа практик хандж шийдвэр гаргахыг илүү үздэг хүмүүс байгаа. Тэгээд маш их юм бусдад тусрах уу, тусдалдаг, сайхан сэтгэлтэй, ийлдэг, илэн далангуу, тайван дүлгэн хүмүүс байдаг. Угаасаа нөгөө Virgo чинь нөгөө үйлчилгээ болон сервисийг хариуцдаг шүү дээ, захирдаг. Тэгэхээр тийм болохоор угаасаа хүмүүст ингэж туслахыг маш их хүсдэг. Хүмүүс туслах дуртай юм хүмүүс байт юм байна. За тийм тэгээд анх удаа Virgo Rising хүмүүстэй уулзах юм бол яг хамгийн эхлээд нэг юм ярьж чадахгүй угаасаа тий шууд яриа өрнүүлж чадахгүй. Гэхдээ ямар амар юм ингэ бодоод шүүгээд байгаа юм шиг тий ямааг шүмжилж байгаа юм шиг харагддаг ч юм уу тий. Тэгээд тиймэрдүү мэдрэмж хүнд өгч магадгүй. Нэг юм нухацтай. Тийм нухацтай тийм мэдрэмж өгөх бах. Тэгээд ерөөдөө яг нэг ямар нөгөө сэтгэл хөдлөлөө ил гарахгүй. Тэнгүүдээ бас яг юм тийм ч бас юм муухай аашлахгүй. Гэхдээ юм ээлдэг хэрнээ жоохон хөндөй тийм харьцсан гэсэн үг хүмүүстэй. Анх уулзж байгаа хүмүүстэй. Тийм. Гэтэ ер нь явандаа явах тусам илүү өөр хүн байна. Бусад илүү их тусалдаг хүн байна гэж ер нь ойлгох хан олонтой болноо. За тэгээд ер нь ямар ч зүйлд Virgo Rising хүмүүс маань айгүй боломж танддаг. Тэгээд тийм учраас өөрийнхөө амьдралдаа өөрийнхөө хувийн орон зайд хэнийг юуг оруулж ирэх үү гэдгийг маш сайн тунгааж боддог. Мөн бас хөө яг бусад хүмүүстэй шинээр танилцах нэг амар дуртай биш. Яг шин найзуудтай болох нэг амар тийм дуртай биш. Ерөнхийдөө зүгээр л яг ажлын шаардлагаар эсвэл зүгээр л ямар нэгэн хичээлийн шаардлагаар ч юм уу те зүгээр ямар нэгэн зүйл шаардлагатай л бол яг хүнтэй уулзаж танилцсан уу гэхээс яг өөрөө хүсэж олон нийтийн тийм цуглаан одоо цэнгийн клуб уулзалт гэх мэтчлэн зүйлсэд нэг ямар очиод байдаггүй. Эсвэл яг найзтайгаа хамт явдаг ч юм уу те найз нь явъя гэсний үүднээс хамт явсан байдаг ч. Найз нэгийг ганцаардаа дагах учраас ингээд за яг хамт тань болоод орё доо гэдэг ч юм уу те тиймэрхүү байх тохиолдол байгаа. Гэхдээ яг нөгөө тохон хүний наран болон сарны орд мордны шалтгаалаад бас өөр болчихно л доо. Гэхдээ ер нь жишээлбэл Sagittarius санд бол тий шал өөр болно гэсэн үг шүү дээ. Давай явъя л шүү дээ. Ерөнхийдөө өөртөө бас өөр жоохон зөрчилнө л гэсэн үг шүү дээ. Нөгөө square буюу яг дөрвөлжин холбоос үүсгэж байгаа болохоор бас нэг бол ингээл ямаар ч юм шиг, нэг бол ямааргүй ч юм шиг дээ. Жоохон буруутай санагдал өөр биш юм шиг санагдал тий. Тэгж хаяата би уйлна.
За. За тэр ч яг. За тэгээд Virgo rising хүмүүс ерөөдөө маш их юм санаа зовтгой. Юунд маш их санаа зовдөг. Яасан бол гэж маш их ингэж боддог. Overthinkers. Overthinking гэдгийг ер нь бол утгаар нь харуулж чаддаг хүмүүс ээ. Болоог байгаа юмд л урьдчилаа л сайхан тий. Ингэжүүл тэгээ ийм үр дүн гарвал яана гэл үр дүнгээс нэмэр хайдаг. Тэгээд тэгчүүл яана гэл ерөөсөө зовлон боломооргүй зүйлс санаа зовж өөрийгөө санааг чилээдэг. Зарим тохиолдолд шүн ингээ юм бодод унтахгүй байх тохиолдол ч бас байдаг баг. Тийм. Тэгтээ яг тэр нь нэг талаараа сайн одоо жишээлбэл маш их зүйл бодож байгаад яг бодож исэн зүйл нь хурж ирэх юм бол яг окей уусаа би бодож исэн тэгвэл энийг хийн гэд ингээд шууд ингээд тий цаг хугацаа алдахгүйгээр тухайн зүйлсэд авах арга хэмжээ нь ингээд тий шууд түргэн байгаа шүү дээ тий эсэргээрээ маш их зүйл бодох юм бол өөрт нь бас амар хэцүү. Тэгэхээр бас ингээд жоохон балансын тааруулах юм тий. Одоо 10 зүйл бодож ивэл 5-ын боддог ч юм. Тий. Нэг тиймэрхүү л гэсэн үг л дээ. Нилийн их ажиллах хандлагатай байдаг. Overworking тийм ерөөдөө бас тий. Тэгээд ямар нэг асуудалтай тулгарх үед те эхлээд юу болохыг олж мэдхийн тулд бүхнийг шинжилж аналитик толгоогоо ашиглаж боддог гэсэн үг. Тэгэл асуудлыг ер нь бол өөр өнцгөөс харах гэж аягүй хичээдэг. Тэгээ ерөнхийдөө нэг амар хов живэнд үнэхээр дургу. Меркури Gemini бол хов живэнд бол дуртай заяа. Гэтэ Меркуригээр удирдуулж байгаа охины ордныхан болохоор хов живэнд дургу. Илүү тодорхой, товч тодорхой гол юмд л анхаарахыг хүсдэг. Энүүгээрээ ерөнхийдөө ихэр охин хоёр ч ялгагдаад байгаа шүү дээ. Илүү нэг нь илүү амьдрал руугаа ингээл өдөр тутмын юм чиглэж авах нүүд нь илүү ажил тал руугаа тий. Бус руу ингэж чиглэждэг. Гэтэ энэ хоёр хоорондоо таагдуултыг. Бас маш их одоо overworking буюу маш их ажилтдаг, маш их хөдөлмөрлөдөг болохоро зүгээр сухыг ерөөсөө хүсдэггүй. Одоо гэртээ зүгээр сууж чаддаггүй гэсэн. Гэрээ цэвэрлэлээд идэх ч юм уу те. Эсвэл гэртээ яг ингээд тайван сайхан амрыг гэхлээр ягаад ч юм маш их юм бодогдоод тэр яасан бол энэ яасан бол ингэсэн болоо тэгсэн болоо гараад ингээд тусалдаг ч юм уу те. Эсвэл зүгээр л одоо ирээдүйд бүр хаа байсан хитэн сарын дараа болох ямар нэгэн зүйлийг хийгээд эхэлдэг ч юм уу те. Яг өөрөө өөртөө яг ингээд тодорхой хугацааны амралт өгч чадахгүй яг ингээд амраач гэд ингээд одоо цаг хугацаа ингээд байгаад ахад тэрийг ингээд ашиглахгүй бүр зүгээр л шал өөрсдөөс зарцуулаад тэрнээсээ болоод улам өөрийгөө ядраад нэг тэгэх тохиолдол маш их байдаг. Тийм болохоор амрах үедээ амарж байгаараа гэж зөвлөе. Яг хоо ажил чухал ч гэсэн яг ингээд амрах үедээ амарж байгаарай. Өөрийгөө бодоорой, өөрийгөө хайрлаарай. Ажилдаа үнэхээр дуртай байж болно. Ажил чинь үнэхээр сонирхлыг чинь татчихж болно. Ажилласаа болоод бүр ингээд тэрийг хийхгүй бол одоо ингээд болохгүй гэсэн нэг юм дотор ингээд зурагдаад идэг зүйл эдэн шүү дээ. Одоо жишээлбэл одоо охиныхон ялангуяа амар төдүүд лист ингээ хийх амар дуртай. Тэгмүүд нэг ингээд нэг төдүүд листээ хийгээгүй байлаа гэж бодоход тэрийгэ бодоод шөнө унтаж чадахгүй байх тохиолдол байдаг ч юм уу те. Тийм байж болно. Гэхдээ яг үндэ тэрнээс болж яг чи өөрөө эрүүл мэндээрээ хохирж ийн, сэтгэл санаагаараа хохирж ийн. Нойр гэдэг чинь амар чухал. Тийм охины ордынхын чинь бас зөв хөвшилтэй амьдралыг илэрхийлдэг шүү дээ. Охины ордынхын чинь тийм зөв хөвшилтэй амьдрал өөртөө бас суулгах дуртай хүмүүс гэдэг болохоор тэр бол яалтчгүй амьдралд нь байх хэрэгтэй зүйлсийн нэг болдоо. Overwork биш те. Хит ажиллах, хит их хөдөлмөрлөختөө биш. Айгу өдрийн цагийн хуваарлтайг зөв тааруулах нь чухал байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм. Virgo rising хүмүүс ерөөхдөө нэлээд жоохон нас явж эхлэхээрээ яг тийм болох байхаа гэж би бодож байна. Яг нөгөө багтаа эсвэл залуудаа ер нь нэлээх overworking, overthinking хандлага байж магадгүй. Тэгээд нас явах хэрээр яг тэрийг ухаажиж ойлгоод угаасаа Virgo чинь нөгөө нэг өдөр тутмын амьдралын хөвшлийг нөгөө бас илэрхийлдэг болохоор өдөр тутмын амьдралынхаа хөвшлээ зөв зохион байгуулад яг цагийг үр бүтээлтэй ашиглаж чаддаг болох гэж бодож байна. Тэгээд ерөнхийдөө нөө яриад байгаа шүү дээ. Rising чинь 30 нас хүртэл ингээд чамаас ингээд юм сурахыг тэгээ энэ ордныхоо шинжийг ингээд ашиглахыг шаардж байгаа. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр 30 нас хүртлээр Virgo Rising хүмүүс маань амьдралдаа хэв зохион байгуулалттай, дэс дараатай, зөв хөвшилтэй болж сурах хэрэгтэй гэдгийг харуулдаг байгаа.
тийм зүйл гэдгийг анхааруулж байгаа. За тэгээд бас Virgo rising хүмүүс аливаа зүйлийг худалдан авахдаа маш нямбай нэг бүчлэн харж ийж авдаг. Одоо жишээлбэл ингээд зарим хүмүүс талах авлаа гэж бодоход хизээ ирснийг ингээд нэг амар анзаарахгүйгээр шууд авчдаг шүү дээ. Зүгээр талах бол талах гэж зүгээр шууд авчдаг. Харин Virgo rising хүмүүс шууд ингээд нөгөө худалдагчтай шууд ирнэ гэсэн үг баг. Энийг хизээ ирсэн бэ гэл. Тэгээд ингээд баг талахын нөгөө нэг чимхэж үзээ дууралтаар нь ингээд гээд дуурч байл энэ фрэш байна. Энэ ингээд шинхэн байна гэдэг нэрэтэ төлөйд. Ирэхэд нөгөө зөөлхөн байдэн шүү дээ нөгөө талхнууд чинь тэгээд яг ингэж шалгана гэсэн үг. Нэг бүрчлэн тэгж шалгана. Тэгээд одоо жишээлбэл саяхан нэг юм явжсэн шүү дээ. 11 сарын 20 болж байхад 11 сарын 21-нд үйлдвэрлэгдсэн талх байна. Тийм. Нэг тиймэрхүү зүйлсээс ерөөдөө баг маш их ингээд what гэдэг ингээд prevent буюу ингээд юу яаж чадна гэсэн үг. Тийм. Ингээ авч байгаа юм амар сайн судалж агаад эн чинь ингэдэж шүү дээ тэгдэж тэгж мэдчихэж агаад тэгээд яг тохирох юм олж авч чаддаг хүмүүс байдаг. Тийм бас яг дан ганц ингээд идэх юм гэлтгүүгээр одоо өмсөх зүүхтэй худалдаа авах тиймэрхүү зүйлс бүх зүйлс дээр тэгнэ. Тэг хамгийн гол нь бас яг нөгөө онлайнаар амар сайн судалгаа хийдэг гэж магадгүй. Эхлээд маш их ингээд судалгаа хийчихэд за энэ нь ингээд ийм үзүүлэлттэй байт юм байна. Ингээд энэ нь тэдэн төгрөг, энэ тэдэн төгрөг. Тэгвэл миний ингээд аккаунтд хэд байгаа лээ. Окей. За тэгвэл энд нь ингээд хүрэх юм байна. Гэхдээ энийг авбал надаа ийм ашигтай. Би нэг энгийн удаа хэрэглэнэ гэдэг ч юм уу ингээд бүх зүйлийг ингээд нэг бүрчлэн ингээд төлөвлөөд ингээд нарийн бодож байгаа. За энийг авъя гэд тэгээд хамгийн гол нь ингээд шууд очиод авахгүй бас ингээд заалгана. Яг энэ байгаа юу? Яг хэд байгаа вэ гэдэг ч юм уу. Тэгээ ингээд нэг бүрчлэн яг төлөвлөгөөтэй ингээд явна л гэсэн үг л дээ. Яг ингээд жижигхэн зүйл дээр хүртэл амар тийм юмшсан. За тийм байна. За тэгвэл одоо хоёулаа сул тал руу нөрье. За тэгэхээр мэдээж охины ортол болсон хойно юмыг ямагт төгс байлгахыг л хүснэ. За энэ бол бас сайн чанар юм уу гэхээр дутагдaltaй тал болчиход идэг. Мөн басгүй охины ордных нь яг хэдийгээр төгс төгөлдөр байдлыг хүсдэг ч гэсэн яг өөртөө маш их юм өөртөө итгэлгүй байдаг. Яагаад гэвэл яг өөрийгөө төгс биш гэж мэдэрдэг учраас төгс хүмүүс л яг өөртөө итгэлтэй байх ёстой гэж боддог байж магадгүй. Тийм болохоор бас ингээд өөртөө итгэлгүй байж магадгүй. Тэгээд ерөнхийдөө Virgo rising хүмүүс маань амар хөдөлмөрлөдөг учраас юм хийх чадвар ихтэй байдаг. Гэхдээ өөртөө айгүй хэрэгэлцдэг, өөрийнхөө уур чадварт юу нь л хэрэгэлцдэг. Би нэг сайн хийж чадахгүй дээ гэж боддог. Тэр маш их юм дутуу үнэлдэг. Тийм, өөрийгөө айгүй дутуу үнэлдэг тал их байдаг. Тийм, энэ нь бол одоо бас сул тал болж үгүй яагаад гэвэл аливаа зүйлд өөртөө итгэлтэй байх чанар дотно гэдэг чинь бас хэцүү. За тэгээд ерөнхийдөө өөрийнхөө одоо нэг ололт амжилтын талаар ерөнхийдөө нэг амар юм би л ингэсэн би ингэсэн тэгсэн гэж ер нь л яриад байдаггүй. Ихвчлэн тэрийг нуун дарагдуулдаг. Ер нь л хаалганы цаана л зогсож байхыг хүсдэг хүмүүс. Эсвэл нөгөө нэг юу тайзны ард ажилдаг гэдэг шиг гол одоо дүр одоо арчлангийн орчиг ч юм уу хоньны орчиг гол дүр нь байхыг хүсдэггүй. Ихвчлэн чимээгүйх ажиллаа хийгээл чимээгүйх ингээд чадаад явж байхдаа айгуу зүгээр идэг. Гэхдээ тэр нь хаяа боломжийг нь ингээд алдахад ер нь л хүрээдэг. Яг ингээд хамаг ажлаа өөрөө хийчихэд тэгснээ өөр хүн ингээд одоо алтар нэрийг хүчин гэсэн үг шүү дээ. Тэр чинь тэгэхээр тэр бол угаасаа тэргүй өөрт нь зүгээр ээж магадгүй. Гэхдээ яг ингээд бодоод үзэхээр шудраг бас. Ягаад гэвэл нэг амар бүх зүйл дээрээ ингээд өөрийгөө сурцчлаад яг амар эготой бай гэж хэлсний үднэс биш. Зүгээр л энэ зүйлийг чи хийж чадсан гэдэг утгаараа. Тэгээд энэ зүйлийг чи хийж чадсан. Тэгээд хамгийн гол нь ингээд тэгж хийж чадсанараа бусд хүмүүс ингээд чамаар бахархах нь муухай зүйл биш, муу зүйл биш, ичмээр зүйл биш гэдгийг бас ойлгоорой. Тийм. Хаяач даруухан байха болоод өөрийнхөө ололт амжилтаар жоохон бусдаа хаалцах хэрэгтэй гэж бодож байна. Тийм бол тэрнээс одоо чиний уур чадварыг үнэлээд чамайг цаашдээ илүү боломж гарч ирэх байдал нь ихснэ гэдгийг ойлгоорой. За өөр нэг бас нэг сул тал юм бол охины ордны мандалтай хүмүүс маань ерөөхдөө бусдаас амар их тийм одоо юм хүлээгээд байдаг.
гэх юм. Бусдаар үнэлэгдэхийг илүү хүсээд идэг. Тийм учраас бусдад айгүйх тусалдаг. Тэгээд ерөөсө хинт биш байхыг ерөөсө хүсдэг. Заавал хүмүүс туслаа. Тэгээд хин нэгний хувьд те чухал хүн ч юм уу ямар нэгэн хувь нэмэр оруулж байгаа хүн байхыг тийм занд чанартай байдаг. Тэгээд энээсээ болоод хинч тусалж чадахгүй байх үедээ өөрийгөө хинч биш юм шиг мэдэрч юм уу те. Эсвэл заавал хин нэгний хувьд ингээд чухал хүн болохгүй ингээд туслаа юм хийгээд байгаа. Хандлагатай гэж магадгүй. Тийм. Мөн бас бусдад тавих хил хязгаараа сайн тавьж мэддэггүй. Ерөнхийдөө Pisces болон Virgo хоёулаа энэ талаараа ингэ төстэй. Бусдад хил хязгаар сайн тавьж чаддаггүй. Тэрнээсээ үүдээд өөрийгөө зовоодог. Өөрийгөө хохирдог гэсэн. Хитрхийг халамжлах, хитрхийг үйлчлэх, туслах, өөрийгөө хаян байж. Тий. Энэ бол ер нь бол буруу л да. Мөн басгүй яг ингээд overthinking гэж хэлсэн шүү дээ тий. Тэр нь одоо гарч ирж байгаа. Тэгээд бос хүмүүсийн нэг их бодоод байгаа бодоогүй зүйл дээр гэх юм уу ингээд жижигхэн зүйл дээр яана энэ гэсэн болов энэ намайг ингэж бодсон болов яана энэ ингээд би одоо тэгж хэлдэггүй байж би ингэдэггүй байж ингэсэн бол ингэх байж гээд маш их ингээд зүгээр л маш их ингээд жижиг сажиг зүйл маш их бодоод өөрийнхөө сэтгэл санааг маш их зовоодог. Жижиг зүйл дээр гэсэн үг шүү дээ. Одоо жишээлбэл crush нь ингээд сайн уу гэж хэлээг байлаа гэж бодъё заяа. Тэгэх юм бол миний crush надад сайн нөө гэж хэлсэнгүй надад дург болчих яа надад сайн уу гэж хэлээгүй юм болоо. Би өчтөр бит хоёр салхтаа юу гэж ирлаа, юу боллоо гэл ингээд маш их юм бодно гэсэн. Тэрнээс болоод зүгээр ингээд өөрийгөө зовоогоод стресстэй тэгж явдаг. Ер нь орчин тойрныхаа юмыг айгүй анзаардаг болохоор жижиг юмнаас болоод стресстэй гэдэг. Тэгэхээр хаяач гэсэн номын орчиг жижиг юмд анхаарахгүйгээр бүхэл том юмд анхаарад явахд зүгээр. Тэгвэл жижиг юмнууд эцэц таныг л стресстэй ядрааж ийн. Тархийг чинь ядрааж ийн тийм ээ. Тэгэхээр тэрэнд нэг их тоохоо болчих хэрэгтэй гэж бодож байна. Тийм тэрэн дээрээ ажиллаад зэрэг. За мөн охины ордны мандалтай хүмүүс маань тэр жижигхэн зүйлсээс болоод ч юм уу тий ойр тойрныхоо хүмүүстэй жоохон шүүмжлэлтэй хандлагатай байдаг. Яг өөрөө төгс хийж чаддаг байж болно эсвэл чаддаггүй ч гэж болох ч гэсэн бусад хүмүүсийг жоохон төгс байхыг хүсэх гэдэг. Одоо жоох юм хийгээгүй бол энийг ингэж хийхгүй яасан гэдэг ч юм уу тий жоохон тиймэрхүү хандлагаар хандах гэдэг байж магадгүй. Тэгээд бас өөрөө өөртөө маш их шүүмжлэлтэй ханддаг шүү дээ тий. Тийм ч болохоор өөрөө өөртөө итгэлгүй байгаа. Яг шүүмжлэл нь юунаас гарч ирж байгаа вэ гэхлээр төөсдөг үлдэрлүү тийм үлдээ төр замаас нь гарч ирж байгаа. Тийм гэсэн. Тэг яг охины ордныхны хэлж байгаа шүүмж бол эзэн шүүм нь бол яг буруу юм бол хэлэхгүй. Тэгтээ хит ихтэйд ирэх юм бол жоохон ядаргаатай болж магадгүй л тий. Бусад хүмүүст жоохон юм л ярил шүүмжлэл тийм уг газар гихгүй гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү хандаж магадгүй. Тэгэхээр яг найзуудтай зөвлөгөө гэвэл тэгэж шүүмжилж зөвлөгөө өгөхөөс илүү жоохон юм илдэггээр тий. Ингэсэн юм биш үү нэ. За ингэл зүгээр юм биш үү гэдэг. Тийм хандлагыг бас гаргаж сурах хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд эдгээр сул талууд нь мөн бас хүү яг ажил мэргэжилтэй холбоотой болоод эхэлчихэж байгаа юм. Virgo яг өөрөө шүүмжлэлт сэтгэлгээтэй, аналитик сэтгэлгээтэй жижигхэн зүйлсүүдийг маш их ингэж анзаарч харж чаддаг. Юмыг детальчилж ингэж бичгтээ бас их сайн, тий заавар зөвлөгөө өгөхтэй маш их сайн. Тиймч болохоро аливаа нэг ямар нэгэн судалгаа шинжилгээ хийх ч юм уу тий. Тооцоол. Тийм тооцоол математик. Эрдэмтэн, профессор ч юм уу. Тиймэрхүү мэрэгжилтэй болвол маш их зүгээр байдаг. Яг л яг өөрөө шүүмжлэлт сэтгэлгээтэй, аналитик сэтгэлгээтэй болохоор. Эрдэмтэн ч угаасаа тэргүй төгс төвлөрлөө тэмүүлж байгаа болохоор тийм шин нээлттэй хийх туфтаа байдаг шүү дээ. Тэгэхээр яг Virgo rising тэнгүүдээ бас жоохон Aquarius-ийн шин чанартай болвол бас нээлт хийх юм шүү дээ. За тэгэхээр манай Virgo rising-ууд үндсэнд бол маш мундаг, ухаалаг, юу хэлэхээ маш сайн бодож хэлж чаддаг хүмүүс. Тэгээ ажилдаа үнэхээр үнэмж, ажил үнэхээр сайн хийж чаддаг. Тийм мундаг хүмүүс шүү. Тэгэхээр энэ Virgo rising шин чанараа зөвлөлттэй ажилдаа
зөв зүйлд ашиглаад өөртөө илүү их бас анхаарч өөртөө ихтэй болоход зарцуулж ашиглаарэ гэж хүсэж юм. Burger Rising-гуудаа. Өөртөө ихтэй болвол бүхнийг гэж ядна. Тэгээ нэг юмаа сайн ингэ сурчвал айгүй зүгээр байдаг. Охины ордны хүн ямар ч хүмүүст юу нь бол тий. Олон юмлаас хайлгардсанс илүү нэг юмаа сайн одоо хийж чаддаг болвол илүү өөртөө ихтэй болох магадлал чинь их байдаг шүү. Гэхдээ ер нь охины ордных нь нэлээд мультитаскинг байгаа тий. Магадгүй. Угаасаа нөгөө Gemini өдөртүүлж байгаа болохоор тэнгүүдээ нөгөө өдөр тутмын амьдралыг ядсан шүү дээ. Тэнгүүдээ өдөр тутмын амьдрал нь яг хөдөө Burger Rising хүмүүс яг өдөр тутмын амьдрал ер нь миний ингээд төсөөллөөр болохоор зэрэг яг өглөө гүйчээд орж ирэнгүүтээ нэг healthy breakfast идчихэд ч юм уу тий. Тэнгүүдээ нэг ном жоохон уншиж агаад ажилдаа яваад тэнгүүдээ орой жимд чээд тэгээд орж ирчээд тэгээд нөгөө нэг юу арс нөгөө нүүрний цэвэрлэгээ тий нүүрний цэвэрлэгээ амар сайн хийчээд масажсаа хийлгчээд тэг унтдаг ч юм уу тий амар олон юм мөрөдлийн өдөр шүү гэж амар олон зүйл амжуулдаг тийм хүмүүс гэж би ерөөхдөө боддог байхгүй Burger Rising хүмүүсийг. Гэтэ яг бусад юмнаас шалтгаалаад тийм байхгүй ч гэж болно л доо. Тийм байхгүй ч болно. За заавал ийм байх гэд бас хичээх хэрэггүй ерөөхдөө бол. Гэтэ яг гоё штэ яг нөгөө нэг төдөлс хийх юм а чеклэлтэй өдрийнхөө таскыг дуусгачихвал тэгэл бас сэтгэлд нь хэрэгтэй штэ. Сэтгэлд нь хэрэгтэй. Зөв хөвшил айгүй хэрэгтэй. Гэтэ хараарай. Гэхдээ бас өдөр болгон зөв хөвшилтэй байх юм бол бас уйтгартай штэ. Үгүй уйтгартай цаашаа зүгээр л яг амар их дарамттай. Ер нь жоохон дарамттай. Гэтэ яг энгийн хүлээж авдаг хүмүүст бол зүгээр хаа. Тийм л ах л та. За юу ч яриад байгаа тий. За ингээд энэ хүрээд Burger Rising маань дуусж байна. Энэ хүртэл сонссон бүх сонсогчдоо бүгдээрэнд нь маш их баярлалаа. Burger Rising-ийн part 1 ингээд туслаа. Part 2 дээр илүү амьдралынхаа талаар дэлгэрүүлж ярих болохоор part 2-оо сайн хүлээгээрэй. Part 2-оо сонсоорой гэж маш их хүсэж байна. Тэгээд удахгүй бас тааруудын бичлэг орох бах. Тэгээд таарууд дээр цаг авах бол бас манай Instagram хуудас руу бичээрэй гэж хүсэж байна. За баяртай. Баяртай.